2012 онд дэд захирлын суудлаас гүйцэтгэх захирлын суудалд шилжсэн Бат сайхан нь өнгөрсөн 2 жил орчмын хугацаанд орлого ашиг сүүлийн 20 жилд байгаагүйгээр огцон мөсгөн зөв менежментийн ачаар жирийн ажилчдын цалин 3 удаа үе шат дараатай нэмэгдүүлжээ. Төлөөлөл удирдах зөвлөлийн бүх гишүүдтэй мэдээлэлгүүд хуузын дарга нь нарийн бичгийн дарга нь бас ирээгүй байхад хийгдсэн энэхүү томилгоо компани ажилчид эрс эсрэгүүцэж байна. Тэд өнөөдөр төрөмчийн хороонд хууль зөрчсөн тогтоолол туслахыг шаардсан албан бичгээ гардуулан өгсөн бол шин захирал дулан дуржийг өрөөнд нь оруулалгүй хүн гаргалаа. Төв хаалгаараа биш захиргааны холбоо компани хаалгаар 4 давхраараа нэвтэрсэн төрөмчийн хорооны ажилтан шинэхэн захирал нарт ажилчдын энэ тэмцэл хүнд туссан юм а. Шинээр ажил авах гэж байгаа нөгөө дулам дорж гэж хүмүүс маань төрөмчийн хорооны хэсэг бүлэг хүмүүстэй манай компани үндсэн төв хаалгаар биш хулгайч царайлан дээгүр цахилгаан холбоо компани байршлаар дамжин 4 давхраас доош 3 давхар руу манай компани удирдлагын байрч байгаа 3 давхар руу оролцоогоо хийгээд амжилтгүй буцлаа. Захирлынхаа өрөөрөө оруулахгүй юу? Бид нар бол ямар ч хүнийг хэнийг ч байсан өнөөдөр захирлынхаа өрөөрөө оруулахгүй, удирдлагынхаа байршил руу оруулахгүй тийм хатуу шийдвэртэй байгаа. Төрөөс авсан тэр бүм төгрөгийн татаасаар бол төрөөс авсан татаасаар дандаа алдагдлаа нөхөж ажилдаг байсан. Бат сайхан захирал маань удирдлагт гараад явснаас 2 жилээс хойш бол бид нар төрөөс нэг төгрөгийн татаас аваагүй. Яг өөрсдийнхөө үндсэн үйл ажиллагаа шинээр нэвтрүүлсэн үйлчлэгээнийхээ орлогоор зөвхөн ашигтай ажилласан төдийгүй төсөвт улсдаа бол 2.3 тэрбумын татвар төлөөд ашигтай ажиллаад мөн 2 жилийн хугацаанд ажилтныхаа цалин 3 удаа нэмсэн. Энэ нийт одоо юугаар хуваар харах юм бол ажилтныхаа цалин өмнөх 2 жилийн өмнөх байдлаас бол 40-66% нэмсэн байгаа. Монгол шуудан компани замын цагдаагийн торгуулийн хуудсыг бэлэн мөнгөөр шууд төлдөггүй болгож шуудангаар торгуулийн хуудсыг хүргэдэг болсон. Түүнээс гадна татврын тайлан гадаад тасвартыг хүртэл Монгол шуудан компани түргэн шуурга хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлжээ. Үүнийхээ үрээр өнгөрсөн жилд компани ашиг 3 дахин нэмэгдсэн байна. Яг шуудангийн салбараа мэддэг болоод яг ажиллаа хийж чаддаг захиралтай болсон байхгүй. Яг ажил нь сайхан чигдэрээд ирээд яг сайн нэг баг болоод одоо ажиллаж байгаа багаараа гэж тэгтэл одоо ингэ солих гэдэг. Гэтэл Бат сайхан захирал маш их юм хийсэн байхгүй. Манай ажилтнаа эцэс солиулахгүй. Хэрвээ шаардлагатай бол бид ажлын хаяг нь өлсөн харин ажил хаягаад улсад гарч байгаа хохирлыг төрийн өмчийн хорооны өнөө өдөртгөл хариуцах ёстой. Бидний их ашиг хөндөгдөж Бат сайхан захирал биднэрт 10 жил хамт ажилласан сүүлийн 2 жил гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт байгууллагын санхүүгийн чадварыг дүгнэн үзүүл төрөмчийн хорооны энэхүү шийдвэр ажил сайжруулах гэсэн биш улс төрийн томилгоо гэдгийг нотолж байна. 200 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан газрыг ганцхан жилийн дотор 800 сая төгрөгийн ашигтай болгосон менежерийг халж байгааг шууданчид хэрхэв чөлөө авахгүй гэдгээ мэдэгдэн энэ пүрэв гарагт ажил аялал зарлахаа шийдвэрлэжээ. Хэрвээ төрөмчийн хороо хууль бус шийдвэрээ цуслахгүй бол тэд өсөглөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм а.